Кето дэглэмийн эрэг болон сөрөг тал. Кето дэглэмийн нүүрс усыг маш бага, харин өөх тосыг ихэр хэрэглэдэг онцлогтой. Үүний дүнд бие махбод кетоз хэмээх байдал шилжиж, өөхийг голын нэрэг болгон ашиглаж эхэлдэг. Ингээд шинжлэх ухааны нотлохонд суурилсан мэдээллээр энэ хүү дэглэмийн эрэг болон сөрөг талуудыг танилцуулъя. Эрэг талын хувьд эпилепсийн эмчилгээнд хэрэглэгддэг бөгөөд унал таталтын давтамжийг бууруулдаг. Жин хасахад хүндрэлтэй хүмүүс богино хугацаанд дагаж мөрдснөөр жин хасах боломжийг олгож цаашид жингээ бууруулах урам зориг болж болно. Цусан дахь сахарын хэмжээг бууруулснаар инсулины мэдрэг байдлыг сайжруулдаг. Харин сөрөг талын хувьд уураг өөх тосыг ихээр хэрэглэснээр цус болон бөөрөнд ачаал өвч чулуу үүсэх эрсдэл нэмэгддэг. LDL буюу мөн өөх тосны хэмжээ нэмэгдэж зүрх судасны өвчнөд хүргэх эрсдэлтэй. Жимс үр тариаг бага эцснээс С, Б бүлгийн амин дэмүүд болон магний калий зэрэг эрсүүд ихээр дутагддаг. Нүүрс усыг удаан хугацаанд маш бага хэмжээгээр хэрэглэснээр нойрны хэм алдагдаж унтахад хүндрэлтэй болж болзошгүй. Мөн эцсийн ашигтай нингууд цөөрч, хоол боловсруулах хэрэгтний үйл ажиллагаа доголдох, дархлаа тогтолцоонд сөргөөр нөлөөлөх зэрэг эрсдэлтэй. Та ямар ч дэглэмийг эхлүүлэхийн өмнө заавал эмч мэргэжилтэнтэй зөвлөлт өөрөө. Эрүүл мэнд хамгийн чухал нь.